20 дугаар бүлэг. Нүдэнийхэд ертөнц өмнөхөөсөө огт өөр санагдав. Хараа минь гайхмаар хол хөрч, үнэрлэх чадвар минь ч урдынхаасаа хавь хурцолжээ. Шорооны үнэр, өвсний үнэр, бас агаарт үл ялэг, цусны үнэр хүртэл мэдрэгдэнэ. Би нүдээ анивчив. Би маань нэг л хачин. Салгалсан хөл дээрээ босох гэтэл 4 хөлтэй байлаа. 4 ширхэг, үсрэг савар. Би нэг гараа өргөөд балмагдан хэсэгширтэв. Энэ хэрв андороогүй бол ийм амьтныг бар гэдэг. Би арга ширгэн өөрийгөө харав. Урт биетэй бүхэлдээ өстэй. Ард минь хээтэй цагаан сүүл хүртэл байна. Би хэсэг алмаарснаа гинэт бүхнийг саналаа. Би амьтны худаг руу унаад амьтан болж дахин төрсөн шүү дээ. Амьтан. Би 2 цавраараа нүрээ дарлаа. Ямар их доромжлол вэ? Ямар их доромжлол вэ? Над шиг агуу үүлэн дагин ийм байдалд орчих гэж. Би гашуун нулимсаа залглаа. Хичнээн гутарсан ч бар болчихсон бодит байдал өөрчлөгдөхгүй. Хэд хоног сэтгэлээр унаж манарсан мэт явлаа. Гэхдээ чүүкүнч бас 4 хөлтэй ямар нэгэн амьтан болсон гэж бодохоор сэтгэл арайд ирдэв. За Тэнгэрийн эзэн лий. Өөрөө зохицуул да. Ярьж чадахгүй 2 амьтнаар яаж сэтгэл хөдлөм хайрын түүх бүтээхийг чинь харъя. Би хүлээж байна. Би өөрийгөө зоригжуулан санаа алтал гинэт хэн нэгэн хүзүүнээс минь зурав. Хамарт энэ барын үнэр үнэртлээ. Миний ээж иржээ. Магадгүй төрөлхийн зүн совин бах. Энэ бар намайг хүзүүнээс зурж өргсөн ч би огт айсангүй. Жаахан л хүчтэй зуувал намайг шууд алчих чадaltaй. Гэсэн ч би аманд нь дүүжлэгдсэн чихтэй 50 байлаа. Ингээд тэр намайг гэрт авчирав. Нэг ширхэг өвсч гიშгэлгүй гэртээ буцаж ирлээ. Тэнд 2 өөр зулцаг тоглож байв. Ийм барыг эрхийг хараад тэр 2 шууд хөхөөр гизрүүн шавлаа. Намайг газар тавихад би залхуутай хэвтээд бүр хоолыг минь хүн аманд хийж өгөх ёстой мэт царай гаргав. Харин ах トゥ 2 минь ээжийнхээ дэргэд булаацалтна. Шанзээ ийм барын өсрөг гизрүү хараад гашуун нулимс унгав. Түүний хажууд чичирч зогсдол гинэт нуруу бүлээцв. Яагаад ч юм дулаахан тухтай мэдрэмж нуруугаар тархлаа. Би гайхан эргэж харвал ийм бар хилээ гарган өсрөг тухайг минь долоож байлаа. Би балмагцсан хിവэр хөшчгөв. Гэтэл тэр толгооноос минь эхлээд хөл хүртэл бүх бие минь нэг сайн долоож дуусгаад сэтгэл хангалуун толгойг минь түлхэв. Яг л за боллоо. Одоо явж тоглол гэж байгаа мэт. Тэгэхээр би одоо энэ бараар үргэлж ингэж эрхлүүлж явдаг болчихсон юм уу? Үсийг минь хилээрээ цэвэрлж байгааг ойлгож байсан ч би тэсэлгүй уйлчихлаа. Өгсдийн ертөнцид байхдаа яагаад мартагнуулах шүлөө уусангүй вэ? Эцэст нь үлсгийн хэрээр чурчилсан сэтгэлээ дарж энэ барын гиз рүү айжуухан очив. Ах トゥ 2 минь хөхөж байхад гиз минь ч хоржигнон дугарлаа. Би нүдээ анаа толгоогоо бүхийлэн ойртов. За яах вэ? Ийм амьдралч гэсэн нэг төрлийн туршлага юм да. Хэд хоногийн дараа би арай хийн бодит байдалтайгаа эвлэрв. Амьтан болсон ч бясалгал хийж болохгүй гэсэн үг биш. Бясалгалсаар байгаад чөтгөрийн төрөлд хүрч чадвал хүн төртэй болж арай нэр төртэй амьдарч болно. Гэхдээ нэг асуудал байлаа. Өмнө нь би UL-гийн сүмийн дагин байсан. Тэр үед аль хэдийн бясалгалын суурьтай тул зөвхөн хүчээ нэмэгдүүлэхэд хангалттай байв. Харин одоо би юунаас эхлэхээ огт мэдэхгүй. Толгоогоо унжуулан санаа алдлаа. Өтгөн навцын завсраар бүлээн нарны гэрэл тусна. Би залхуутай өвшээлээ. Тэгтэл бүдгхэн дурсамжинд чүүкүн сандал дээрээ савлан ном уншиж байгаа дүр зураг үзэгдэв. Шонзи, нэгийг ажиглаж сэтгэлийг тогтоох гэдэг үгийг ойлгов уу? Мэдээж ойлгож байна. Ойлгоогүй нь тэр үеийн тэнэг би байсан юм. Тийм шүү. Өмнөх амьдралд чүүкүн надад заасан аргуудыг би одоо хүртэл санаж байна. Тэр үед ухаан муутай байсан болохоор сайн сурч чадаагүй. Гэхдээ чүүкүн надад анхан шатнаас нь зааж өгсөн. Одоо түүний зааврыг санахад л болно. Би баярлсандаа өсөрч эхлэв. Хажууд байсан 2 бяцхан барч намайг даган өсөрлөө. Би тэднийг тоосонгүй, чимээгүй газар олж чүүкүний заасан бүхнийг нэг нэгээр нь санам бясалгаж эхлэв. 3 сарч болоогүй байхад энэ бар бидэнд ан хийхийг зааж эхэллээ.
Миний хөдөлгөөн хариу үйлдэл нөгөө хоёр зулцганаас хавьгүй хурдан байв. Одоогийн хурдаар бол дахиад 1 жил орчим бясалгахад ярьж чаддаг болох шинжтэй. Үүнийг мэдээд үнэхээр баярлав. Чүкүний заасан аргуудыг ч дотроо баггүй үнэлэх болов. Аргагүй дээ. Өмнөх амьдралдаа тэр игэл хүнээс 20 жилийн дотор хагас бурхны төвшөнд хүрсэн. Тэр нөхөр хичнээн ихэмсэг байсан ч үнэхээр чадвартай юм. Тэр өдөр нараа ихэд яг сайхан байлаа. Агаарт сүнслэг эрчим жилбэг. Би бясалгалаа түр зогсоож газар хөргөн амарч ивтлээ. Тэгээд өмнөх амьдралаа бодов. Үндэ 50 бодоод үзэхэд Чүкүн тэр амьдралдаа надад тийм ч муухай хандаагүй юм байна. Хүслийн ертөнцид очиход хуучин шин гомдол бүгд давтсан болохоор л би ингэтлээ уурсан. Одоо бодоход Чүкүн үнэхээр юм хийлгэх дуртай, хүнийг шоглож дээрлэх нь ааш муутай, хатуу ширүүн, заримдаа хэтрүүлнэ. Гэхдээ тэнэг шаан гэдэг шавьдаа бол үнэхээр сайн байсан. Эцэст нь бүр намайг аврахын тулд зүрхээ хүртэл суугалж өгсөн. Тэгэхээр бидний хооронд ямар нэг нөхөрлөл байсан гэж хэлж болох байх. Гэхдээ зүгээр л нөхөрлөлөө. Тэр зүрхээ суугалж өгөхдөө огт эргэлзээгүй. Хэрэв би байсан бол тэгж чадахгүй. Ямар ч байсан өөрийн мах, өөрийн зүрх шүү дээ. Луайконыг аварсан үеэс өөр тэр үед би өөрөө бүхнийг хийгээгүй. Нарны гэрэл нүдэн тусаж хараа жаахан бүрэлзв. Яагаад ч юм гинэт дээвэр дээр болсон тэр өдөр санаанд орлоо. Согтуу Чүкүн шааныг үнссэн. Бүх дөрвөн хүч минь хөшөв. Толгой тэр чигтээ хоосров. Тэр мартагнуулах шүл уугаагүй. Би үүнийг мэднэ. Тэр өөрөө надаас ч сайн мэднэ. Тэгсэн хатлаа өмнөх амьдралдаа магадгүй арх толгойг нь эргүүлсэн бах. Эсвэл толгойд минь нэг аимшигтай бодол төрөв. Хэрэв хүн дүртэй байсан бол царайг минь тэр чигтээ улаах байсан бах. Даанч бар улаадаггүй. Гэвч бүх бие минь халуун ориглоо. Үгүй бэлгүй дээ. Үгүй бэлгүй. Тэр их юмсагт тэнгэрийн од Чүкүн. Үнэхээр надад дурлцсан юм биш үү? Би толгоогоо сүртээ сэгсрэн тэр утгагүй бодлыг хөөв. Бид хоёр дайсан. Төрөлхийн өстөн. Хэдийгээр өмнөх хоёр амьдралд дурсамжтай байсан би ч бай, Чүкүнч бай хэн нэгэн нөгөөгөө үнэхээр хүлэх гэж дайрч байгаагүй ш. Уулзах болгондоо л зодтолтно. Хэдийгээр сүүлийн удаа би л түүнийг зодсон. Харин тэр амаараа. Би яагаад түүнийг өмөрөд байгаа юм? Би нэг модон дээр савраа ирлээ. Тэгээд тэр модыг Чүкүний нүүргэж төсөөлөн баяртайгаар майжиж гарлаа. Сэтгэл тавьширсны дараа модон дээр толгоогоо тавив. Гэтэл дахин нэг хачин бодол төрлөө. Хэрэв Чүкүн Луайкун шиг надад үнэхээр дуртай бол би ч бас баярлах юм шиг. Би үл ялэг халуун оргисон ч энэ удаа тэр мэдрэмж тийм ч муухай санагдсангүй. Им барын хажууд амьдарсаар би хурдан томров. Бараг 1 жилийн дараа им бар дахин хэлтэй болж биднийг өөрсдийн нутаг дэвсгэрээ хай гэж хөөн явуулав. Тэр үед би аль хэдийн ярьж чаддаг болсон байлаа. Жирийн амтнаас ч ухаатай тооцогдох хэмжээнд хүрчээ. Ах トゥ хоёр шигээ хоол олохын тулд тийм их зовох шаардлага надад байсангүй. Айн хаан байна гэдэг бас ч дайжгүй юм. Ядаж амьд үлдэх хүсэлтэй ямар ч амтан намайг өдөж зүрхлэхгүй. Ер нь бол тийм. Гэхдээ амьдрал санаанд оромгүй зүйл үргэлж тохиолдно. Нэгэн орой нар жаргаж нуурын ус алтран гэлцэж байлаа. Би нуурын ирэг дээр 50 хэвтээд ус ууж байв. Гэнэт зөөлөн салхи хүлээлээ. Агаарт олзны үнэр орч ирв. Гэхдээ тийм төрөлхийн амьтад хөвшлэн сүргээрээ явдаг. Тэгэхэд яагаад ганцхан үнэр байна? Би толгоогоо өргөлөө. Жаргах нарны гэрэлд нуурын мандлыг гэлзуулан нуурын нөгөө эрэгт нэг хар амтан бас толгоо мөхийн ус ууж байв. Яагаад ч юм их танил харагдлаа. Толгойд минь нэг бодол захирлав. Би аяархан Чүкүн гэж дуудлаа. Өнөөх амтны би тэр дороо хөшөв. Тэгээд толгоогоо өргөв. Бидний харц тулгарлаа. Нүд таарсан тэр мөчөд хин хинээ шууд танив. Пүү! Би тисэлгүй чангаар инээлээ. Өнөөх амтны би бүрч хөшчихөв. Би газар хөвтөж савраараа чэжээ балбан тасралтгүй инээлээ. Зэрлэг гахаа. Ха ха ха. Чи чинь бүр гахаан ханхуу болж төрчихсөн юм уу? Ха ха ха.
Чууку нилээд уурсан болтой эргэж хараад шууд явхаар хөдөллөө. Би инээдээ арай хийм барин нуурлуу орж түүний зүг сэлв. Хөөе, хүлээ. Чамтай нэг ярилцах гэсэн юм. Нөгөө эрэгт гармагцаа би бүх биеэ сэгсэрч усаа цацлаа. Тэгээд түүн рүү харсан чинь дахиад л пүү гэж инээд алдчихав. Чууку энэ удаа үнэхээр урлав. Хүүтнэр хамраад уургаад толгоогоо ихэмсгээр өргөв. Им бар болж төрчхөөд юундаа ингэтлээ бахархаад байгааг чинь ойлгохгүй юм. Тэнгэрийн яжлал гэж үүнийг л хэлэх байх. Түүний хоолой маш бүдүүн болжээ. Ердийнхөөсөө ч илүү нам. Би хитрхи хинээсэн болохоор маргах тэнхэлгүй байв. Чукун тисгэ болоод газар байсан чулуунуудыг гүшгэлж эхлэв. Нэг нэгээрээ нисэж ирээд толгой дээр минь буулаа. Өвцөндөө би уурлав. Чи надад дуртай юм биш үү? Тэгээд яагаад дандаа намайг дээрлэхэд байдаг юм? Чукун хөшчгөө. Бүр хідэн алхам хурлаа. Тэгээд нэлийн удаанд хөдөрсний эцэст ууртайгаар хин чамд дуртай гэж гэлээ. Өмнөх амьдралд чи мартагнуулах шил угаагүй мөртлөө намайг үнссэн. Согтуу байсан. Намайг чулуун чөтгөртэй хамт байхыг хараад дургуутсан. Чи атаархсан. Би тэр чулуун чөтгөрийг үзэн яддаг байсан. Эцэст нь бүр намайг аврахын тулд зүрхээ сугалсан. Би чамд өртөө байсан болохоор өөр юу ч хэлсэн хамаагүй. Луу айкун бож төрсөн тэр амьдралдаа чи надад гарцаагүй дурлсан. Тэр үед би мартагнуулах шүл уучсан. Толгой ирүүл байгаагүй. Би асууна. Тэр шууд хариулна. Яг л энэ бүх хариултаа дотроо хэдэн мянган удаа давтаж бэлдсэн мэт. Яагаад ч юм түүний үгийг сонсоод сэтгэл баг зэрэг унав. Аз болоход амтны царинаас сэтгэл хөдлөл бараг мэдрэгдэхгүй. Би толгоогоо төглөө. Ийм учиртай байсан юм уу? Тэгэхэр чи дотроо одоо хүртэл намайг хорлохыг хүсдэг юм байна. Чукун ширүүн дуугаар чи яаж яваад ийм дүгнэлтэд гэж хэлснээ гинэт дуугаа болов. Үгийнхээ үлдсэн эсийг залгичих шиг. Хэсэг чимээгүй байснаа хид амьсгаа авч үдээзун. Тийм ээ. Би чамайг хорлохыг хүсдэг. Хурдан үхээд дараа төрөл ав. Нүднээс минь далд ор гэв. Би ч гэсэн чиний царайг харах дуртай гэж бодоо юу? Би тухай савраараа үрээд зэрлэг гахааг хүн. Одоо нэг тохиролцоо хий. Энэ амьдралдаа хоорондоо хилээ тодорхой болгоё. Чи миний нутагт битээ ор, би чиний нутагт орохгүй. Тэнгэрийн эзэнлий юу төлөвлөсөн хамаагүй. Хоёлаа дахиж уулзахгүй байвал бүх зүйл зүгээр болно гэлээ. Чукун хэсэг над руу ширтэв. Юу ч хэлж амжаагүй байтал гинэт газар дөрглөө. Сүрэг шувуу тэнгэр өөд үргэж нисв. 50 байсан уул тэр чигтээ шуугилдаж эхлэв. Би жочлоо. Газрын бух бие эргүүлж байгаа юм уу? Чукуны өнгө тэр дороо нухацтай болов. Үгүй. Тэгээд тэр шууд баруун зүг рүү гөв. Би юу болоод байгааг ойлгосонгүй. Сонирхсондоо араас нь гүйлээ.